Онлайн хичээлд гарын авлага нэмэх. Үзэж байгаа курс хичээл рүүгээ хандаж үндсэн цэсийг ажиглая. Үндсэн цэс дээр гарын авлага буланг оруулна. Үүний тулд багшийн хуудас руу орно. Content хэсгээс Textbooks командыг сонгоно. New Textbook товчийг сонгож Textbook нэм хэсэгт гарын авлага цэсэнд байрлах нэрийг оруулна. Chapter нэм хэсэгт гарын авлага байрлуулах сэдвийг сонгоно. 1. Онлайн хичээл бэлтгэх арга зүй. Chapter Asset хэсэгт гарын авлагын файлыг оруулна. Choose файлыг сонгож компьютер дээр байгаа PDF файлыг зааж өгнө. Open командыг сонгоод файл орж ирсэн байна. Upload командаар системд файлыг байршуулна. Амжилттай файл орж ирлээ. За эхний гарын авлагын файл харагдаж байна. Save хадгалах командаар гарын авлагыг оруулж ирнэ. View Live хэсэг болоод Edit хэсгээр засварлаж болно. Хичээлийн горимлоо орлоо. Гарын авлага орж ирээгүй байна. За сэргээх точлуураар гарын авлага цэс орж ирээд шинэ оруулсан гарын авлага харагдаж байна. PDF форматаар харуулсан учраас шууд хуудсан дээр ажиллана. Гарын авлагыг нэмж оруулъя. Гарын авлага хуудас руу ороод засварлах Edit командыг сонгоно. За Add Chapter командаар гарын авлагыг нэмнэ. Цахим хичээлийн зураглал гаргах. За 20 дугаар хичээл дээр тавигдсан Upload PDF файлаар командаар файлаа оруулна. 2 дугаар хичээл рүү орлоо. Файлыг сонгоно. Open командыг сонгоно. Upload командаар файлыг системд хуулна. Энэ компьютераас интернет рүү файл хуулагдаж байна. Файл амжилттай орж ирлээ. 2 дугаар гарын авлагын файл харагдаж байна. Хадгалах командыг сонгоё. Гэх мэтлэнгээр гарын авлагуудыг оруулж ирнэ. View Live командаар шууд хуудсан дээр гарын авлагыг харах боломжтой. Гарын авлага орж ирсэн тохиолдолд баруун дээд буланд байрлах командуудыг ашиглана. Гарын авлагыг томруулах, гарын авлагыг нээх, хэвлэх, мөн даунлоод татаж авах. Гарын авлагаа компьютер руугаа татаж авъя. Гарын авлага орж ирсэн байна. За татагдсан гарын авлагыг нээхэд PDF форматаар таны компьютер дээр нээгдэнэ. Мөн систем дээр гарын авлага байна. Ашиглах материалын жагсаалтуудтай танилцсан уу? Анхаарал хандуулсанд баярлалаа.